За бүгдийн амгалан айлтгая. Орчин тажид рангийн лүгний гэж Тэвчингийн жорлом өчигдрийн зохиолоос өргөжлөлтэй. Рангийн лүгний рангийн жүр жүрмийн Тэвчингийн тарваа чатун зогжээсү жумын Тэвчинжийн дон ондогдэ дийн цанид ийн гэж. За энэ аранлагийн өөрийнх нь тавьж байгаа Тэвчин жорломын цанид энэ дон ондог. Рангийн жүр жүрмийн Тэвчингийн тарваа чатун гэдэг нь Тэвчин цугламыг хэлж байгаа тийм ээ. Тэвчин цугламын зогжээсү жумаа гэдэг нь Тэвчин цуглам одоо Тэвчний дараагаар зогжөөсү жумаа гэдэг нь түүний дараагаар гарч ирж байгаа Тэвчингийн дон ондог бол Тэвчингийн жорломжийн цандаа гэж. За Дэла яна Тэвчингийн жорлом дод юм уу собо чочог гэд дөрв байна гэж. За үндсэн одоо дөрвөн хэсэг хувааж байгаа боловч дотроо бүгд бол чүмүү бэрэн шимбүү гэсэн 3 тийм ээ. 12 хэсэг байгаа шүү дээ. За хажиг. За аранлаг өөрөө цанид яваага тавьсан. Тэн дээр хажиг юу гэж хэлэхээр дэши римбашинду гэж. Жорлом дод юм уу собо чочог бол эс дараалчлангаар римбашинду сунга раншин медвэн донлаа гэж. Сунга раншин медва гэдэг нь сунга гэдэг нь юу хэлж байгаа гэхээр юлийг хэлж. Юл тийм ээ гадна тал. Юл. Сунга раншин медвэн донлаа. Сунга раншин медвэн донлаа гэдэг нь юл Дэмбэр мэба гэсэн. Юл дэмбэр медвэн донлаа. Салнан дамбур тооадан гэж. За салнан гэдэг нь бол юл дэмбэр мэба тийм ээ. Гумбаг аваа тэргүүтэй. Юл дэмбэр мэба салнан тоо. Энэ бол одоо Тэвчингийн жорлон бол өөрөө гомжин зоврж жүрвийн тийм ээ. Гонид ламыгийн гомжин зоврж учраас энэ дотроо бол юл мэгүүлдүү сүмийн дэмбэр мэба бол одоо тодорхой үзэгдэж байгаа ийм үе байна. Тийм ээ. Сэтгэлд. Салнан тэгэхээр бол тэр үзэгдгийг бол салнан дамбар тоо адан гэж анхлан одоо тэр юл дэмбэр медвийн үзэгдлийг бол анхлан үзэж байгаа. За тоо адан Хэлв адан Зимба раншин медвийн донлаа салнан дамбар тоо адан гэж. Зимба раншин медва гэдэг нь юлжингээ хэлж. Юлжин дэмбэр мэба. Юлжин дэмбэр медвийн дон салнан дамбар товаадан Хэлвийн гоноо жовга мэтэдэ гэж. За тэгэхээр юл дэмбэр медвийн донлаа салнан дамбар товаа жорлом дод. Хэлва гэхээр зэрэг жорлом зэмүү. Зимба раншин медва буюу юлжин дэмбэр медвийн донлаа салнан дамбар товаага цоба. Хэлва гэдэг нь бол тэр юлжин дэмбэр медвийн дон салвар намаад хэлва тийм ээ. Илүү одоо тодорхой болж улам тодорхой болж ийм байдал. За тэгээд юу вэ? Ядар донёд дугвын шерв хэлвийн гоона ингэж ялгааг нь хажиг бол тавьж гин тийм ээ. Юл араншин медвийн донлаа салнан товаадан хэлва. Юлжин араншин медвийн донлаа салнан товаадан хэлва гэдэг энэ маягаар бол юл юлжин гэж ялгаад тэгээд тэрнийг салнан дамбар товаадан хэлва гэсэн маягаар ингээд энэ дөрвийн ялгааг тавьж байгаа нь бол метэдэ гэж харанлаг. Метэдэ Тэвчингийн жорлом яна донёд дугуй мачаа вэж гэж. Тэвчингийн жорлом яна донёд дугуй чаваа байхгүй. Жансан жорломбын жүжийн нинжи чумбу. Чин сэмжил суугчис донё мадуг бичэрдэ дэдэг дэнзэндан зэндан галва маян бичэрдэ намдэллэ жамсуг мондан галмитчэр шиндүү нэва харжудмын бичэр. За энэ лүнг бол энэ тэнд одоо сүнчээ янз бүрийн газар маш их тийм ээ. Тэгээд Жансан жорломбын жүжийн нинжи чумбуудан Тэвчин сэмжид тэргүүтэн болвол юу донёд доголдгүй маа гэж. Жансан жорломбын жүжийн нинжи чумбуудан Тэвчин сэмжид болвол Жансан жорлом мөн үү? Жорлом мөн. Тийм ээ. Жансан жорломбын жүжийн
Мэрдэг дугуй ширв байж болно шүү дээ, тийм ээ. Дун алба дугуй ширв байж болно. Мэрдэг дугуй ширв. Мөн нинжи чүмбүү мөн одоо тэгчин сэмжит тэргүүтэн болвол донёд мадуу бичирдэ ядаг дэнзэндан зяндан галва маян бич. Дэнзэн дэмбэр зэмбийн а одоо умаар инжид юу ясан дэрж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр умаар инжид юу ясан донёд болвол дэмбэр мэва тийм. Дэмбэр мэба. Дэмбэр мэба болвол түүний эсрэг тал нь дэмбэр дүүр зэмбийн зэмба тийм. Үнэнд бүтсэн гэж барьж байгаа тэр баримтлал болвол үнэнд бүтээгүй гэдэг хоосон чанартай гэдэг юм бол яг эсрэг тал. Харин нинжи чөмбөө тэгчин сэмжид энэ төр бол донёд оголохгүй байгаа учир нь юу гэхээр тэр үнэн гэж баримтлаж байгаа баримтлалын эсрэг одоо тийм зиндан гэх юм уу зимба баримтлал бол байхгүй. Тийм учраас доголохгүй тийм ээ. Галва баян бичир намдалда жамсуу момдон галмичир чин дүн яваад сарж ингэж хэлсэн бич. Ян дэла яна тэгчинжин жорлом чүмүү бэрэн чүмбүү сум ёдтэй. За мөн одоо тэгчингийн жорломыг бол сая бол дод юм уу собооч чойчг гэдэг тийм ээ. Мөн яаж ялгдаг гэхээр баг дунд их гэд бас 3 ял. Тэдгийн чадварлаа дэлбэр гэдэг. За тэдгийн энэ их баг дунд гэдгийн ялгаан дээр бол дэлбэр гэдэг нь бол он сингээ самбуугийн тусан дэлб донцыг дэлб донсол чүмүү ласуугүй римжис гэвэ сам. Тэгэхээр ондогжингийн тайлбар бол өөрөө ондогжин бол өөрөө хэрчин дог тайлбар. Ондогжин тайлбарласан ном нь бол дэлб донсол тийм ээ. Энтгийн одоо кандидат Дон Сингээ самбуугийн зохиосон дэлб донсол. Түүний тайлбар нь бол богд ламын одоо шав жалцвжи богдын зохиосон намшид нин. Тэгэхээр манай ихчээ бол дэлб донсол намшид нин бужин хоёрыг бол тийм ээ. Тааждын гачиг бол намшид нимбүү жинжэн дон дэглэм шин дүү салварч хэдвийн юмдас байна шүү дээ. Намшид нимбүү жин. Тэгэхээр дэлб донслыг бол бас банчи ихчээ бол хайлгна. Бүгд л хайлгна л да. Гэхдээ гололж гүнчи ихчээ бол одоо лигшис серпент зарим газар бол одоо банчи ихч серпрэн дарна үг явж байгаа шүү дээ. Серпрэн дарна. Чи серпринг хар болвол ийм байна. Үг. Тэр чинь юу гэсэн үг гэхээр энэ тэр хэсгийн одоо тэр юунтай бол санал нийлэхгүй байгаа. Шүү дээ. Чи серпрингийнхаар болвол тийм ээ гэж хаягж байгаа. Тэр айлж байгаа хэв маягаас хүлээж шүү. За тэгэхээр тэгчингийн жорлом чүмүү бэрэн чүмбүү сумёд дэдэгги чадварлаа дэлбэр чүмүү ласуугүй римжис живи сам жанчу сэмбадан бэрэлви вамбу дүлбүү лаасууга гансагги живрэггис чүмүүдан бэрэн чүмбүү шисүн бичэр и донла хажиг. Тэгэхээр эндээс харахад бол вамбу дүлбүү зэргүүтэй тийм ээ. Вамбу дүлбүү вамбун гона гансхийг бол ялгаж байгаа. Тэр үүднээсээ бол тэгчин жорлом чүмүү бэрэн чүмбүү гэсэн маяг. За энэний хон дээр үгээр нь харахад тийм ээ. За энэ одоо дэлб донслын утгыг бол хажиг юу гэж ойлгох вэ? Жүд жигви вандууж байна. Дамбур живийн жорлон болвол жорлом чүмүү. Дунд үед төрж байгаа жорлон болвол жорлон бэрэн төрж байгаа жорлон бол жорлом чүмбүү гэж тавь. Жүд жигви вандуу гэдэг нь бол одоо жишээ нь нэг бодгаалын хувь тийм нэг хүний хувь нэг одоо жансан жорломын хувьд бол ихтэй төрж байгаа жорломын бол жорлом чүмүү гээд дунд атаг гээд ялгах юм. Амар живийн жорлом чөмбөр жуг. Жүд тададви вандууж байна гэж. Жүд тададви вандууж байна бол Цэмба вандуулжин жүжин жорлом чүмүү. Цэмба вамбрингийн тэ жанчу Цэмба вамбу бэрэнгийн жүжин жорлом бол жорлом бэрэн ванунжин жүжин жорлом чүмбүү гэж. Тийм ээ. Жүд тададви вандуужэвин жорлом чүмүү яна жорлом чүмүү юм гой. Дэшинду жүд тададви вандуужэвин жорлом бэрэндэн чүмбүү гары яна орим шинду дэни ин гой. Жорлом бэрэн юм жорлом чүмбүү ин.
А 인과 남부르 제윈 저름 중후이나 저름 중후인 묘가 대신도 비른던 전보다 렉대 анхлан төрж байгаа жорлон байлаа гэж жорлом чүнхүү байх вэ. Тэгээ жорлом чүнхүүна жорлом чүнхүү юм яга дэшиндүү бэрэндан чимбулаарыг дэвэр оо гэх мөн одоо тэрнтэй адилхан бард үживийн жорлом яна жорлом бэрэн юм бин чаваа байхгүй а тамар живийн жорлом яна жорлом чимбүү юм байхгүй гэсэн тийм. Тэр ягаад ингэж хэлдэг вэ гэхээр нөгөө вамбун гоноод хэрвээ вамбун номбуу одоо жанчуусан ба вамбун номбуугийн одоо сэтгэл төрж байгаа жорлон болж чимбүү юм аа л гэж тэгээ төрсөн байлаа гэд хамаагүй нээсээ жорлон чимбүү ягаад гэвэл жанчуусан ба жорлон ба нь өөрөө одоо юу вамбун номбуу за ийм доцол нэ дэла хажиг мөн одоо юу жанчуусан ба ванунжин жүжи дамбур живийн жорлом чөөж чод жорлом чимбүү эмбэр таал дөөл гэж тийм ээ саяны маягаар бол жанчуусан ба ванунжин жүжийн дамбур живийн жорлом чөөж чод жорлом чимбүү эмбэр таал чод жанчуу жансан ванунжин жүжийн жорлом юм бич чавааха зайна дэ маян бартал чод жорлом чүнгүй юм бич дамбур живийн жорлом нь бол жорлом чүнгүй юм бичэр эмбэртал дамбур живийн жорлом юм бичэр хорсом шиваны хайлан мэдвийн хорсом миндэ жүд жигви ванду живийн жорлом чүнгүй яна жорлом чүнгүй им мөгөөр хайлан бис жүд жигви ванду живийн жорлом чүнгүй яна жорлом чүнгүй им мөгөөр хайлан бис дамбур живийн жорлом яна жорлом чүнгүй ин говор хайлан ба мэвэж гэх юм болж байна тийм ээ. Ойлгоо. Дамбур живийн жорлом юм байна. Хорсом шиваны хайлан мэдвийн хорсом индээ жүд жигви ванду живийн жорлом чүнгүй яна жорлом чүнгүй им мөгөөр хайлан бис дамбур живийн жорлом яна жорлом чүнгүй им мөгөө жорлом чүнгүй ин говор хайлан ба мэвэж гэж. Ранлуки Жонныг Дагсаала навийн Симбийн жүжийн тэгчинжин гомлом яна. За Дагсаала наваа гэдэг чинь 10 газар байгаа шүү дээ тийм ээ. Та жүү 10 газрын сүүлийн 3-ыг нь бол 7 8 тийм ээ. 9 10 энэ 3-ыг бол ариун газар гэж байгаа шүү дээ тийм ээ. Ягаад гэвэл тэнцэн онжир бажийн гогон мэвчэр гэсэн хэрэглээ гарсан шүү дээ. Yung уншаад өнгөрсөн жүжигний мадаг садун дагва сасум гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Үл эс арилсан 7 газар арилсан 3 газар гэдэг. Тэр арилсан гэдэг нь бол юу юм гэхээр тэр үзэгдэл дэндүү дэмбэр зэмбийн дэнзэн төрөх бол одоо боломжгүй болохоос дагсаа гэж. За тэрийг мэдж байгаа хаа тийм ээ. За дагсаала 8-ын Симбийн жүжиг гэдэг нь тэгэхээр одоо 7-8-аас дээшээ одоо та томбуул хүрсэн ийм одоо бодванаар бол дагсаала 8-ын Симбийн жүжиг тэгчинжин гомлом яна тэгчинбийн гомлом имбийн мачавар таал дэндэн симба вандулжин жүжийн тэгчинжин гомлом дэ тэгчинжин гомлом чүнгүй юм бич мадууна сон. За таны хаар бол гэсэн аранлаг одоо ранлуги Жонни гэдэг нь аранлаг хажигт бол одоо гимийн үзүүлж штэ тийм ээ Жон Дэв. За тэгэхээр юу гэж юм гэхээр таны хаар бол Дагсаала 8-ын Симбийн жүжийн тэгчинжин гомлом яна тэгчин гомлом чимбүү юм бэ мачавар. Дэндэн симба вандулжин жүжийн тэгчинжин гомлом чүнгүй юм бич мадууна сон гэдэг нь мадуу гэх юм бол дамжааш шургаа тийм ээ дамжааш өөрийнх нь завь дамжааш тийм биз. Жанчуусан ба вандулын одоо дамбурж юм жорлон юу жанчуусан ба вандулжин жорлон болвол жорлон чүнгүй юм гэдэг шүү дээ тийм ээ. Тэгээ вамбу бэрэнгийнх нь бол жорлон бэрэн. Вамбу номбугийнх бол жорлон чимбүү гэдэг тавьсан шүү дээ. Тэгэхээр яг тэр өөрийнх нь дагийг годолж шүү дээ. Эндаа самба вандулжин жүжийн тэгчинжин гомлом тий тэгчинжин гомлом чүнгүй юм бич. Мадууна сон гэдэг нь дамжааш орсон гэсэн. Тэртэл жансан жорлон ба вандулжин жүжийн тэгчинжин жорлон дэ тэгчинжин жорлон чүнгүй юм бич. Дака бүрөө ингэж тийм ээ дака дэм минутэ рангийн ойнын дүжүрийн дагсан ишээжийн
반자이나스 막상 이시지 반자이나 딕진중 껌벙 중우인 거예요. 내가 자와 야오르타 아 완인지 남식 차도하나 어여다 저구의 대마 브라모 세도하다 너덕한 제턴도 바두인 배수비치 배수 아 그리고 여기서 더 미누때 란경 언연도 주면 낙상 이시진 완자이나 딕진중 껌벙 중우인 거예요. 이렇게 때문에 란경 언연도 주는 게 어떤 낙사다 내면 전주심바 검선바 검선바 검선바긴 반자워도 껌벙 되게 대ş 수마 들친 반자워도 무슨 내리사 тийм үү одоо нарийн гэдэг нь бол том хэцүү тийм ээ банжа гэж одоо мэдгэж түүхтэй ийм зүйлүүдийг бол багнаж байгаа шүү дээ. Тэрийг банжаа ч юм уу гэдэг тийм үү. Тэгэхээр рангийн онин дүжүүгийн дагсан ишээжийн банжаана тэгчинжийн гомбон чүмүн гой гэдэг. Дэла чава явартал банинжи намшиг чадвана. За банжаадан ди нямбун намшиг одоо номнох үед бол тийм ээ төвчгүүн болоод тэр төвчгтүүний ерөндлөгийг одоо үзүүлсэн хэсэг юу гэж байгаа вэ гэхээр ойлоо чавгийн дема прамо сэлвалаа гэж тийм ээ хувцсанд халдсан одоо тийм нарийн хэрийг арилгахад цэвэрлэгч нь золог хан гэдэг нь бол одоо тэр хувцсыг угааж байгаа цэвэрлэгчийг хэлж байгаа. Тэр Жетондо бадвийн Бэсү бичэр гэдэг нь өшөө илүү сайн зүлэгдэг юм уу илүү одоо нухаж одоо ингэж одоо юу гэдгийг илүү одоо хандлаар илүү хичээж арилгадаг шүү дээ тийм ээ нарийн хэр. А тэгэхээр ойлоо чавгийн Дема Прамо гэдэг нь бол тийм маш нарийн хэрийг арилгахад бол тухайн цэвэрлэгч нь бол нэлээд сайн одоо хичээж хандах хэрэгтэй ийм одоо жишээгээр бол зарилгалсан байна. Тэгэхээр жишээ нь ийм юм чинь тун яад харах уу гэхээр тэр сэтгэлийн одоо тэр дээшлэх тусмаа нэг хэр гэх юм уу тэр төвчгтгүүн нь нарийсаад тийм ээ одоо нарийсна гэдэг нь бол одоо баг гим муу юм уу биш юм уу гэж тэгээ одоо Нямун гэдэг юм уу эсвэл одоо шидэв мэдгэдэггүйний түүтгэр мөн үү биш үү гэдг нь ч одоо ялгахааргүй шахуу тийм маш нарийн одоо сэтгэлүүд байна. Эдгээрийг бол одоо арилгахад бол тухайн одоо эгүүзэр гомломба бистачнаас бол хандлага бэ. Утга нь бол тэгж бэт гэж арлаа гэж санаа нь бол. Одоо хоёр найз уулзаад хөрсгөөр ингээд энийгээд нэгийнхаа гал мөрөн дээр энэ төр цогтөг шүү дээ. Тэгэхэд хүртэл маш нарийн тийм уурын сэтгэл бол төрөөд. Тийм нэгдүгээрт бол тэр уурын сэтгэл нь бол маш нарийн учраас игэл биднүүд бол таньж мэдэж чаддгүй. Одоо сая уурлаад өнгөрлөө. Уурын сэтгэл надад төрлөө гэдгээ нэгт мэдж. Хоёрт гэвэл маш богино хугацаанд байдаг учраас барьж чадна. Ерөнхийд бол одоо найзтайгаа уулзаад гал мөрийг алгадаад ч юм уу одоо ингээд мөр зүрлүүн цогтөг ч юм уу ингэхэд бол санаа өвдөж л байгаа шүү дээ. Цаад бол бас өвдөгж л байгаа шүү дээ. Оож л байгаа шүү дээ. Тэгэхээр бол тэрэнд бол заавал тийм нарийн уурын сэтгэл байна. Бидэнд бол огт уурлаагүй л гэж бодож байгаа шүү дээ. Огт уурлаагүй. Үнэхээр уурлаагүй гэж бодож байгаа шүү дээ. Үнэнгээсээ бол өөртөө санагдаж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэл бол тийм сэтгэл байж. Тийм сэтгэл өрөөгөө бол учраас бүхэн бол одоо амьтныг тоглооморч гэсэн үг гэж байгаа шүү дээ. Тийм ээ. Хань хойно бас тийм. Тийм учраас гойлоо чавгийн Дема Прамо Силвала зологхон Четондо бадвийн Бэсүн бич. Хаяа. Дээд давн Бэс дээд давн Бэс ба метеор. Дээд давн Бэс сумба дэ тавартал. Энд нэг дэ байх бол шүү. Байвал байхаар тий. Дээд давн Бэдэ сумба метеортал одоо хамаагүй дураарай. Энд гэхдээ Б байж тун магадгүй шүү. Энд алдсан байж бас магадгүй. Дээд давн Бэдэ сумба метеор. За саяны ярьсан одоо тэр цэвэрлэгч одоо нарийн хэрийг арилгахад бол одоо илүү одоо шамдалж тэр одоо тэр одоо ийм жишээ тавих нь бол таарахгүй байна гэж тэр метеор
Энзэн чимбуйна рангийн ойнын дүжүрийн тэгчин гомдом чимбу мего гэж. Энзэн чимбуйна рангийн ойнын дүжүрийн тэгчинжин гомдом чимбу мего гэж. Баг. Тэгэхээр банжаа болвол чингэрэмнэ, нимбу чүнгэрэмнэ гэдэг ийм зарчим байгаа шүү дээ, тийм ээ. Төвчгтгүүнийг болвол одоо томоос нь их юм уу, бүдүүнээс нь эхлээд төвчдөг. А нямбуг болвол одоо нарийнаас нь. Ерөндөгийг нь бол нарийнаас. Тэгэхээр санаа нь юу гэсэн үг вэ гэхээр төвчгэд болвол эхлээд амар хялбараас нь бид нар төвчгээд явах. Тийм ээ. Эхлээд одоо бие хэл сэтгэлийн одоо гурван үүдний үйл байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бол бид нар тэгэл одоо адгийн наазах нь л одоо амтныг ширүүнээр хэлэхгүй муу үг хэлэхгүй байдаг юм уу ингээд шууд сэтгэлээ бид нар одоо бол одоо анхлан суралцагчид игэл одоо бид нар шиг улсууд бол чадахгүй байна л да. Боломж. Тэр одоо тэрлөө явахын тулд яах вэ гэхээр эхлээд хилээ тэгээд биеийн үйл хилний үйлдэлээ ингээд хийж тэгээд дээшээ хажмаар бол сэтгэл рүү байна. Энэ бол тийм ээ тэгэхээр банжаач. Тэгэхээр энзэн чимбуйна бангийн ойнын дүжрийн тэгчин гомлом чимбу мего гэж баг. Хонарэ тэгчинжин жорлом додлаа навийн симба ванунжин жүжин жорломж байна. Тэгчинжин жорлом додлаа навийн симба ванунжин жүжин жорломж байж. Тэгчинжин жорлом чимбу юм бартал гансан ванунжин жүжин жорлом ба жорлом чимбур жавийн тэгчинжин жорлом чимбу юм би чарна маачв. Энэ ажигээ өөрийнх нь тавьсан юу штэ тийм ээ. Чин жорлом Жанчуу симба вамбун номбун одоо жүжин жорлом болоо жорлом чимбу гэдэг. Мачо оноо дэчээж тэгчинжин жорлом чүнгүү юм бартал дамбур жэвийн тэгчинжин жорломдоо жорлом чүнгүр жэвийн жорлом чүнгүү юм бич. Чава хайшин ранлугжин чимади ан замбар жао гэж. Тэгээ яг ингээд хооронд нь одоо нөгөө нэг яа нэг миксерт нэг гэдэг шиг тийм ээ. Нэг талд болохоор эхлээд төрж байгаа жорлон бол жорлон чүнгүү. Нөгөө талд болохоор жанчуу симба вамбу номбу байх юм бол тэрний одоо эхэлд байгаа жорлон бол жорлон чимбүү гэдэг тийм ээ. Их мэтлэг. Тэгэхээр бол яг тэрүүгээр л дагсал хийж штэ тийм ээ. Тэр жанчуу симба вамбу номбун жүжин тийм энэ шүү. Вамбу номбун жүжин жорлон чөөж чинжин жорлон чимбүү юм бартал жанчуу симба ванун жүжин жорлондоо жорлон чимбүр жавын чин жорлон чимбүү юм бич. Ачуна оноо дэчөөж тэгчинжин жорлон чүнгүү юм бартал дамбар жавын тэгчинжин жорлондоо жорлом чүнгүр жавын жорлом чүнгүү юм бич. Ранлугжан чимади он замбарж аа гэж. За юу хүрдэ тийм ээ. Тэгэл одоо жанчуу симба вамбу номбугийн жүжин жорлом дээр жорлом чимбүү юм гэвэл жорлом чимбүү юм гэвэл жорлом чимбүү маян бартал жорлом чүнгүү юм бич. Жанчуу симба вамбу номбун жүжин жорлом дээр жорлом чимбүү маян жорлом чүнгүү юм бич. Жорлом чүнгүү юм бартал дамбар живийн чингийн жорлом дамбар живийн чингийн жорлом юм бич дагхай. Даамад үг гэж болохгүй шүү өөрөө тэгээд. Заримдаа ингээд цааш энэ нэг тийм хэцүү юм аа тийм ээ. Өөрийнх нь тавьсан юу нь тодорхой байгаа. За цааш нь лойроглож чадна гэж. За энэ лойрог нөгөө энэ дөрвөн одоо дугуй тавьсан шүү дээ барчин чөдөн дээр тийм ээ. Нямжин шидэв, нямун сундаг, шидэв намжин сундаг. Тэгээд шидэв занзан дугуй, шидэв дагзан дугуй баахан дугуй тавьсан шүү дээ тийм ээ. Тэр дугуй чинь лойроглож чадна аль нь юм. Лойрог дүнгийн аль нь юм бэ гэж. Хажиг мелон он масунгийн чойнитла зээжгдүү нямбар шагвын жансамжин жорлом тий. Мелон онд масун ааш. Мелон онд сун ад бол дугуй байхгүй шүү дээ тийм ээ. Угаасаа баг хүлэгний замаар урд нь ороод тэгээд даажимба болоод ирэх юм бол даажимба болчоод тэгээд их хүлэгний замаар ороод жорлон болж байгаа бол асуудал байхгүй байсан шүү дээ тийм ээ. За тэр ямар асуудал вэ? За тийм. Мелон онд масунгийн чойнитла зээжгдүү нямбар шагвын жансамжин жорломд чойнитла живэг янз сэрва мэтэдэ. За живэг чин тэр жансамжин жорломчин бол живэг юм аа. Живэг сэрва мэтэдэ самжунгэрэг ба маян бич. Самжунгэрэг ба. Самжунгэрэг ба биш ээ гэж. Гомжунгэрэг ба шүү дээ тийм ээ. Самжунгэрэг ба маян бичэр дэртэл тэ гомжунгэрэг ба юм биш. Тийм байж. Тэгж баг өгсөн ба шүү дээ. Гомжунгэрэг ба юм бичэр тэ тэгчингийн жорлом нямшиг ишээ. Тэ тэгчингийн жорлом нямшиг ишээ яна гомжунгэрэг ба.
тийм ээ. Гонжингүй шир хойсон гонсон юм шиг юм ээж. Ян хажиг. Тэгээ чойныдлон онсум ин сэрва мэтэдэ. За тэр мелон ондо масунгийн чойныдо зээжигдүүн ямар шигвэн жансамжийн жорлом жорлмыг хэлж байгаа шүү. Жорлом болвол хоосон чанарт бол онсум юм аа гэх юм бол мэтэдэ. Дээлэ навын жансын жорлом биш. Чойнод онсомдуу мадуу бичэрдэ. Тэгээ сожээ юм. Чойнод онсомдуу доголохлоор зэрэг чинь томломбоо болж байгаа шүү. Их чинь тун юм лам байгаа шүү. Тун онсомдуу тун анхлан онсомдуу том үннийг анхлан одоо илээр одоо өгсөн үе учраас тун юм лам гэдэг байгаа шүү. Тунлам. Тэр бол жанжуулсан ба жорлон ба бол чойнод онсомдууд бол байх. Хэрвээ онсомдууд олчих юм бол тэр чинь жорлон ба биш тунлан ба болчих шүү. Тэла навын жансам жорлон биш чойнод онсомдуу мадуу бичэрдээ тэ сожээ юм бичэр. Тэгэл тэр үннийг одоо илээр болгоох юу онсомдуу доголох юм бол тэгэхээр пагва бол тэр цаг мөчөөс ихлээр пагва бол утагт илүү болж. Юунаас илүү юм гэхээр иглээс илүү хожоогоосоо илүү пагва болж байгаа маа гэсэн. Тэгээ пагва юм бичэр. Тийм ээ. Тэгээд тонлон тоглохгоо зэрэг гончиг болж байгаа шүү дээ. Гончигсүм гэдэг нь гиндүн гончиг тийм ээ. Бид нар одоо өнгөрсөн хичээлүүд дээр үзсэн шүү дээ тийм ээ. Шаяа тэ мэтэ вартаал тэ чойныдлоо дугаа жаши юм бичэрдээ гэж. Мөн одоо юу гэж онсон маян жаши юм бичэрдээ гэж. Жаши гэдэг нь бол за энэ жашиг бол би өмнө хэлжсэн хоёр янзаар тийм ээ. Дойрог дээр арай өөрч бичдэг. За ном дээр янзаар л бичдэг. Одоодын жаатаагаар бичдэг. Заримдаа энэ жаши. За ер нь бол жаши бол огсон довгэрэг ба жашижин цанид шүү дээ. Өмнө нь таньж мэдснэ. Өмнө нь цадмаа гаяа руу ажиглаа дэнэ. Хадам жиглаа дэнэ доголцсон нөө дахин доголж байгааг бол юу гэж жаши гэж огсон довгэрэг. Өмнө нь таньж мэдснэ дахин. Тэгэхээр тэр тэгчингийн жорлон болов чойнодлоо догва жаши юм бичэрдэ. Тэгээд догва жаши юм бичэрдэ. Тэгээ ран динжижийн цамаан амаас тэр юм бооз ран динжижийн цамаа цадам өмнөх цадмаараа доголсныгоо догсон догвын тадминжийн ширэг юм бэ. Энэ догва жаши гэж хэлэх шаардлага байсан уу? Догва зүгээр жаши гэхээр догва юм би чаваа биш үү? Онсум юм ба жаши юм ба байгаа юу? Онсум юм ба жаши юм ба. Гомзум ихшэ гажиг нэва. Гомзум ихшэ гажиг нэва чөөж. Жаши мөн үү? Онсум мөн үү? Тэгэхээр догва жаши гэж болоод тийм үү? Догва жаши. Онсум гэдгийг салгаж заавал өгж шít. Хэрвээ онсум юм ба жаши болчих юм бол эн чинь жорлон биш хагийн лам болж байна. Тонлон болж байна тий. Тонлон эсвэл гомлом ч юм уу тий болох ёстой шүү дээ. Тонломоос дээш их лам бол. Жорлон ямар ч байсан. Ягд онсомдууд олчих юм бол хожийн лам биш болох ёстой шүү дээ тийм ээ. Тийм учраас догва жаши юм тэр тий. Ран дэнжижийн цамын амиа догсон догвыг тадминжийн шингэрэг гэдэг нь догва гэдэг нь энд тодорхойж өгч байгаа үг шүү дээ тийм ээ. Шингэрэг хэрэг юм. Хонорой. Дэла чойнод салвар мянан ортол дэ чойнодлоо дугаа юм биш хэрэг. Чойнод салвар мянан ортол чойнодлоо дугаа юм биш. Тавдэ чойнод салвар мянан. Тэр тэгчин жорлон болвол яах нь вэ? Тэгчин жорлон болвол хоосон чанарт болвол жаши юм аа. Дугаа жаши юм аа. Дугаа жаши учраас хоосон чанар бол тодорхой үзэгдэхгүй байгаа маа. Сэтгэл нь тодорхой биш ээ. Яагаад гэвэл эн чинь дугаа юм аа. Тийм ээ төсөөлөл ийм бодол ийм юм аа. За тэгээд тэрнийхээ баталгаанд болохоор чавдэ намдал намбар догдон жеврэлви донсол нава жем маян шэсүн бичэрнэ мач. Энэ мач 17. Энэ лүнг жидэн дээр тавьсан шүү дээ тийм ээ. Чойнодлоо догва яна дэла чойнодон чойнижи донжи мадевр салвар мянаавын чав живэн дон юм. Намдлын энэ лүн болвол ингэсэн үг шүү дээ тийм ээ. Дэла чойнодон чойнижи донжи мадевр салвар мянаавын чав гэсэн утга болохоос биш догва яна дэ салвар мянаавын чав гэсэн үг гэсэн тийм ээ. Чойнодон чойнижи донжи. Одоо бид нар бол сайн мэдгүй учраас бол чойнижи донжи шаардсан байхгүй. Зүгээр би бомба гава гэд хэлдэг ч юм уу эсвэл одоо юу гэдгийг ширээ сандал гэд хэлэхээр тэрнтэй хамт ингээд ширээ сандлын донж шарлал ингээд орж ирж байгаа шүү дээ тийм ээ.
дон юм бичэр. За энийг бол барчин жидэн дээр яг энэ чигээрээ байна шүү дээ. Тийм ээ. За хажиг жорлом дэ жашээ маян сэрва мэтэд гэж. За хажиг бол санал нийлэхгүй байна. Тийм ээ. Тэгчингийн тэр жорлон бол жаший бишээ гэж тавьж байгаа чинь бол тарахгүй байна. Тэгээд садминжийн логан шиг наанла маань логши тэцэм ижид тэргүүтээ гаяа маян бичээр гэж. Логшиг энэ лойрог дүн байгаа шүү дээ. Лойрог дүн. Тэрний дотроос бол садминжийн лоо мөн бөгөөд тэгээд наанла маань. Наанла маань гэдэг чинь бол одоо юу лээ? Ингээд ургасан ч гэсэн яах нь таньж мдээгүй чийг бол хэлж байгаа шүү дээ. Одоо эд даалал хаварж хад үгийн живүү жүжийн одоо бунзум ихшээч тийм ээ. Ийм маягаар тавьсан байдаг. Жишээ нь бол одоо их уртаа киногаа үзээд анхаарал тавиад ингээд кино руугаа орцсон үзэж байхад нь хажууд нь хүн нэг юм хэлэхдээ бол ингээд сонсож байгаа ч гэсэн тэрийг бол мдээгүй байдаг шүү дээ. Тийм ээ. Дараа нь сая тэр ирээд юу гэж хэлсэн бэ гэхээр нэг юм хэлэх нь хэлсэн. Юу гэсэн бэ? Би одоо мэдсэнгүү гэдэг ингэдэг шүү дээ. Тэрийг бол нанла мангай гэж. Тэр нь бол одоо жишээ. Бүхэл одоо таван эрхтэн дээр бол байж болно шүү дээ. Өөр юмд анхаарлаа татсан байж идэл нэг юм өнөртгөн юу өнөртгөн. Юм өнөртснээ юм санаад байгаа шүү. Тийм учраас нан ваян. Тэгээ мангайва гэдэг нь мэ мангайва. За логши бол ранги жүгүлла төлөө. Эцэн бол одоо донжиржин тэцэм, дом мижүржин тэцэм, чаан юмбын тэцэм тийм ээ. Буруу тал руугаа одоо илүү хэлбийсний нь бол дом мижүржин эргэлзэж байгаа ч гэсэн зөв тал руугаа ойртож байгаа эргэлзээг бол донжиржин тэцэм. Чаан юмбын тэцэм гэдэг нь бол одоо 50-50 тийм ээ. За аль юм болоо гэж. За ижид үүтэй аяа маян бичэр дамбууд эртэл дээд садмаа маян бичэрдээ дээд сарду милүү эрэг ба маян бичэр. За эдгээр авах юм тийм. Яваад эртэл тэгээ онсон маян бич наанла маян бартал нява гэдэг нь наанла маян бартал тэгээ онсон маян бич чаавартал дөдөвилүүла наанла мангай яна домын матулви шива юм говэж эртэл дэ яна догмижин шива юм говагаан шиг догмид түшээ маян говэж дамбууд эртэл дэ яна догоо маян говэж тэ догоо донтун догоо логши гаяа маян говэж аг яваад эртэл дэ яна догмын логши маян говэж. За хажиг танжирвилүүла мелон омаасунгийн чойныла донжи цүлжис нямбар шагвын янсамжин жорломдэ чойнод онсомдуу дугуй лоо индэ гэж. Энэ одоо бүр өстой нэг хамаагүй ярьж штт тийм ээ. Хажиг бол юу гэж танжирви ёсонд бол мелон ондо масунгийн чойнодло донжи цүлжис нямбар шагвын жансам жорлом дэ чойнод онсомдуу дугуй лоо ин гэж. Ер нь юу гэсэн үг? Чойжин шим адуу гэж хэлэхээр шахуу ярьж штэ. Донжи цүлжис нямбар шаваа гэж. Тэгсэн мөртлөө онсомдуу догоо юм. Ийм ярьж штэ. Тийм байж болох уу? Донжи цүлжис нямбар шаваа. Буюу донжи цүлжис тоглож байгаа. Нямбар шавын лоод чинь юл догвын лоо юм уу? Юл мадуугийн лоо юм. Юл доголж байгаа үстэй тийм ээ. Тэгш агуулan бясалгаж байгаа тэр үеийн одоо нэг оюун ухаан ш тийм ээ. Тэр чинь танин мэдж байгаа ухаан. Тэгээд донжи цүлжис. Донжи цүлжис нямбар шагвын жансан жорлон дэ чойнд онсомдуу дугуйн лоо юм дэ чойнод онсомжийн цадмаас дугуйн лоо юм би чирна мачав даг дэртэл дийлүгла жорлом дэ чойнод дугуйн онсомжийн цадам юм би чирдэ дэ онсомжийн цадмаа юм би чирдэ дэ цадмаа гашиг Жесү багвын цадмаа маян би чир. Цадам гашиг Жесү багвын цадам маянна онсон цадам юм гэсэн санаа шүү дээ. Гэхдээ энэ дүүрэний дагслуу зөндөө байгаа шүү дээ тийм ээ. Одоо яг шүн ч юм уу учраас ингэ тавьж байгаа. Гэхдээ одоо тэгэл зүгээр одоо нөгөө нэг том гівшнэр нөгөө дүүрэний хүүхдүүд дээр очиод баахан цаа аваад гардаг. Одоо эднэр дээр шүү дээ тийм ээ.
Тэгээ нөгөө цадам яна онсон цадамд жөөг цадам ний ёд гэдэг үстэй. Тэгээ цадам дэла яна онсон цадам жөөг цадам. Тэгээ цадам яна онсон цадамд жөөг цадам гаруй юм би чаа хүртэл доод. Тэгээ цадам л болж байгаа бол нэг бол онсон цадам, нэг бол жөөг цадам. Яг тэрийг л өгж байгаа үстэй. Цадам гаан шиг Жесү баггүй цадам юм биш тэ. Тэгээ онсон цадам имбичэрдэ гэдэг энэ биш тийм ээ. Онсон цадам имбичэрдэ цадам гаан шиг Жесү баггүй цадам маям бич. Тэгээ Жесү баггүй цадам маяна цадам гаан шиг Жесү баггүй цадам маяна онсон цадам юм чаа хүртэл. Ту цадам ч ээж. Тэгвэл юу вэ? Цадам ч ээж. Онсон цадам жөөг цадам гаруй импортал. Цадам юм бич. Цадам яна онсон цадам жөөг цадам гаруй юм би чагаа чиран хэлв. Тэгээ цадам ч ээж ингэ. Тэгэхээр болдгоо шүү дээ. Тэр шиг л. За тэр яах вэ? Цагийг үз. За дийлүүлээ жормдээ чойнод догвын онсон цадам юм бичэрдээ тэ онсомжийн цадам юм бичэрдээ цадам гашиг Жесү багвын цадам аян бичэр дамбуу дэртэл. За онсомжийн цадам юм бартад тэ милүүийн шива юм бичэрнэ. Мачив сансуу мачаварт лүгдээла догваадан онсомжийн цадам мэн гал бичэр гэж. Лүгдээла догваадан онсомжийн цадам мэн гал. За дээла хажиг жорломдээ чойнод донжи зүлдүү догва ин яас донжи зүлжис мадуг шэ мараваны онсомжийн цадваадан догва мэн галвын онсомжийн цадваадан догва мэн галвын хүмүн маямбын дүмтаа жодгаа оо гэж. Хүмүн маямбын дүмтаа жод. Хүмүн маямбын дүмтаа гэдэг нь бол ханжуурын үг байгаа шүү дээ тийм ээ. Уулмаар ханж. Ингэж аа. Тийм ээ. За мигва мэрдэг ласуу гош. Тэгжид та нийл ас. За мигва мэрдэг ласуу ба тэр цэгжид чидан ни гэдэг нь одоо тэгжид нөгөө нэг бүтэн нэг хагасыг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Хагас нэг бүтэн нэг хагастайгаа. Тэгээд нийла гэдэг мигва мэрдэг ласууга дэмби дэнжин гэж байгаа шүү дээ. Дэмби яг ондогжингийн заваа нь бол тийм шүү дээ тийм. Мигва мэрдэг ласууга дэмби дэнжин хүртэл нэг бүтэн хагастай гэл. Цэгжид чидан нийла динши чөөжин Ичинжин жорлом дожжи мигва индэ динши гэмбаши бол ичингийн дорлом дожжи мигва индэ тэ дондог жадвар жавын чи юм бич. Тэгчин жорлом дожжи намба чөөжин дүмэр ёдтэй чүмбрэн чүмбүү сүмдүү ёо бич. Тэгчин жорлом дотроо бол бас олон байгаа. Тэгчин жорлом дод чүмүү, жорлом дод бэрэн, жорлом дод чүмбүү гэдэг дотор нь гурав. Сүгсүг мина дэдэгний шэсуулаад динши чөөжин цуг сог мина дэдэгний гэдэг нь цуг тэргүүтээ тийм ээ. Мина дэдэгний шэсуулаад динши чөөжин тэгчин жорлом зэмүү мигвайндэ тэгээ дондог жодваржид жавын ши юм бич. Тэгчин жорлом зэмүүн ишээ чөөжин дүмэр ёдтэй мөн адилхан чүмбрэн чүмбүү сүмдүү ёо бич. Үсүг овоо нийдмэд нийд жэсуулаад динши чөөжин тэгчин жорлом содви мигвайндэ тэгээ дондог жодвар жавын ши юм бич. За энэ дандаа ондогжингийн завааны үгнүүд шүү дээ. Ондогжин ихний цээжтэй гэдэг. Яг харахгүй те. Тэгэхээр ингээд харуул яг л одоо жорлом дод юм уу собооч очихын ингээ мегвануудыг тавьж шүү дээ. Динши чөөж динши чөөжин тэгчин жорлон содви мегван энэ тэгээ дондоо жодвар жавын ши юм бич. Дэла хоонаар динши тэгчин жорлон содви мэгүүлдүү тал дээди мегва ганшиг дээдийн юл юм бич. Тэна огдон мадуугийн дэмба сүмбүү дээдийн мэгүүлдүү тал дөдвичэр. Дой минутэ дээдийн наял маян баган шиг чимэл ям маян бич. Дамбуу дэртал дэ наялдуу жидвийн догваа мэвичэрдэ дэ дүжээ юм бич. Аюул маян баган шиг шимэл ям маян. Дамбуу дэртэл гэдэг нь аюул маян бортод дэ наялдуу жидвийн догваа мэвич. Дэ дүжээ юм бич. Даг чимаа дэртэл гэдэг нь даг чимаа юу лээ? Шимэл ям маян. Шимэл ям маян бортод дээдийн шалжаа маян бичэр. Дэртэл ламдан дийн шалжаа маян бичэр. Дэртэл цаа нийвийн ишээ. Цаа нийвийн ишээ жансам саа дамбуувын шалжаа маян бичэр. Цаа нийвийн ишээ гэдэг чинь юу вэ? Цаа нийвийн ишээ гэдэг чинь ламдан гэж байгаа шүү дээ, тийм ээ. Цаа нийвийн ишээ. Ламдан бол жансам саа дамбуувын шалжаа маян бич. Дэртэл цаа нийвийн барчин мэламжийн ойгуулжийн Дэва бамгийн барлваад ийм шалжаа маян бич. Цаа нийвийн барчин мэламжийн ойгуулжийн Дэва бамгийн барлваа.
Тэгээд ийм шалжаа маяг. Тэртэл довор намдгийн чар зүрийн овоо нэгдгүү жансам саа жуавын шалжаа маян бичэр. Тэртэл жансам саа жуаваа дэ онсумдуу мадуу бичэршина мачвдэ дэ донжи сүлжээс дугуйчэр. Тэртэл дийн жулаа дээж алжиж чинь дугуй явж дийн жулаа дугуй яв бичэр. За энийг ойлгохгүй орхитой байж. Энэ довор намдгийн чар зүрийн овоо нэгдгүү жансам саа жуавын шалжаа ийм маян тэр бол тоохондоо юу энэ бид нар 8 дугаар бүлгийг үзэхээр тэмдэглээд. За ян хонаарэ Ичинжин жорломжийн намба ина Ичинжин жорлом имбийн чавартал ий намбала чумрын чумбу сумду сум ёвич дэна донижин намба ина донижин говортал тэй минутэ Ичинжин тонлом барчин мялам донижин намба имбичэр мадуна дэжөжин дэртэл дэийн намбар шарвын ло имбичэрна мачав. Энэ бас л одоо хоёр өөр зүйлийг ингээ хооронд нь холиод л тий. Тэгчингийн жорломжийн намба ина Тэгчингийн жорлом имбийн чавуу гэж. Чавартал дийн намбала чумрын чумбуусамд ёвэж байна. Донижин намба ина донидын говард. Дэдвэж. Дод минутэ тэгчинжин тонлон барчин мялам донижин намба имбич. За энийг яагаад ингэж ярьж байгаа юм гэж байна. Тэгчин тонлон барчин мялам болвол хоосон чанарыг бясалгад зээжигдүү нямбар шагалж. Тэгчин тонлон барчин мялам болвол хоосон чанараас өөр юу ч байхгүй. Барчин мяламд бол тэгчин тонлон барчин мялам болвол донид онсондоо доголцсон. Тэгээд түүнийгээ зээжигдүү нямбар шаглан ингэж бясалгаж байгаа юм уу? Тэр үед бол гүнзүвийн наваа байхгүй. Нөгөө нийгийн наваа тий дэндүвжийн наваа байхгүй. Гүнзүвжийн наваа байхгүй. Тэр үеийн бодисодоо тэгчин тонлон барчин мялам ба гэлж байгаа шүү. Тэгчин тонлон барчин мялам баад бол бодисодын сэтгэл байхгүй. Хамаг амтан бодогдохгүй. Энэ одоо юу болсон тэр бурхны хутаг мутаг ерөөсөө үзэгдэхгүй. Сэтгэлд нь байхгүй. Ийм үн шүү дээ. За энэ бол одоо бас нэг талаас манай Банчин их чааны түм маян ба шүү дээ. Их чааны түм маян. Чин тонлон барчин мялан баад бол бодисодын сэтгэл байхгүй гэж байна. Чин тонлон барчин мяламбын жулаа жанживж исэн мэд. Яг тэгвэл тэр донижла зээжгдүү нямбар шаг байна. Тэгэд нөгөө бусад их чааныхан чинь юун дээр одоо тэгээд нөгөө янз бүрийн том дамжаанууд дээр тэгээд ингээд барьчих тэр зэрэг чарлаа босоод ирж тийм ээ. Тэгээд их чин тонлон барчин мялан баад гэж жанживсан ба маян бартал дий жулаа жанживж исэн мэвэж тийм ээ. Манай шахам. Манай их чаа бол ёна онжирдуу юу гэж. Ёна онжирдуу юу гэж. Агал бол. Тэр одоо бидний одоо жишээ нь яг одоо миний сэтгэлд бол уур байхгүй л гэж. Тэгээд дүнгээ дамжаавч байж байна. Жүжижүүлээ шатам яварталтай. Тэгээ шатам бааваа юм, бан царваа юм гэж хийж. Тэг багнаагүй. Тэг байх. Манай юм шүү дээ. Тэгчин тонлон тэгэхээр бол тэгчин тонлон барчин мялам хоосон чанар хоёр бол усан дээр усын шин шиг хоорондоо ялгаагүй болчихно. Тэгчин тонлон барчин мялам гэдэг чинь тухайн бод галын нэг оюун шүү дээ тийм ээ. Барчин мялам ам гэдэг чинь ишээ шүү дээ. Бэлгүүн хоосон чанарыг одоо илт одоо болгож байгаа ийм бэлгүүн. Домбонид гэдэг чинь бол юу шүү дээ те. Одоо юл домбонид өөрийнх нь тэр бэлгүүн бол биш. Тэгэхээр тэр домбонидыг одоо домбонидыг мэгиулдүүж яана гэх юм уу? Тэр лөө анхаарал хандуулад тэр тонлон барчин мялан болов түүнийг бясалгаж байгаа. Тэгэд энэ ингээ бясалгаад дээжигдүү нямбар шагалхад бол яах вэ гэхээр энэ дээр усын шин ялгаагүй. Тийм учраас энэ одоо юу гэдгийг энэ асуулт орж ирж байгаа. Донижийн намба ина донигийн говертал төдвш тэй минутэ тэгчин тонлон барчин мялам донижийн намба юм биш. Мадуна дээжөжин дэртэл ди намба шарвын лоо юм биш. Ди намба шарвын лоо ина ди намба юм би чаваа байх. Бомбын намба шарвын лоо ина бомбын намба шарвын лоо ина юу лээ? Донижийн намба юм биш. Тий бомбын намба шарвын лоо ина бомбын намба юм би чаваа. Ди намба шарвын лоо юм. Би чаваа ханаас. И намба шарвын лоо юм би чирна мачвдэ она добода медоба мянгал орто. Дугада медуга мянгал бичэр тэ. Дүгийн намбада медугийн намба мянгал бичэр. Мадуунаас тэртэл
Дүгийн намба шарвын лоо мэдүүгийн намба шарвын лооны мянгалва гаашиг дүгийн намбын шарвын лоо ина дүгийн намба ингой мэдүүгийн намба шарвын лоо иная тэгээ гович танихаар бол гэсэн үг шүү. Даг чимааныга хай. Даг чимааныга хай. Тэгээ даг хоёулангийн таавал. Дамбуу тэртэл үнчи ишээдээ няга юм. Тэр ишээдээ. Тэгээд энэ тэгээд бас л нэг дэмжих тагслууд зөндөө гарч ирж болдог шүү дээ. Үнчи ишээ гэдэг чинь намчин гэлж байгаа. Таны оюун. Тэгээ няга юм гэдэг. Дүгийн намба шавын лоо ина дүгийн намба юм. Мэдүүгийн намба шавын лоо ина мэдүүгийн намба юм. Даг чимааныга дамбуу тэртэл гүнчин ишээдээ няга юм. Дамбуу тэртэл гэдэг нь энэ шүү дээ. Дүгийн намба шарвын лоо мэдүүгийн намба шарвын лооны мянгалва ямбартал гүнчин ишээдээ няга юм гэж. Гүнчин ишээ буюу бурхны оюун ухаанд дүгийн намбын шарвын лоочин мэдүүгийн намбын шарвын лооч шүү дээ тийм ээ. Тэгээ ондог жин дээр юу лээ ромын шимбуу рочг нан амтгүйг бол амттны дээд болгож хүн болвол эдэнтэй адилхангүй гэдэг тийм ээ. Ромын шимбуу рочг наваа юм борт. Тэгээд намчин дэ чөөж санжапагийн дэдэмийн лоод чөөж догшин юм борт. Догшин юм бортол ромын шимбуу рочг навын лоо юм. Ранги жүгэл төл бай юм. Ранги жүгэл ромын шимбуу юм. Тэгээ ромын шимбуу гэдэг чинь амтгүй гэсэн үг шүү дээ. Энийг рочг наваа гэдэг чинь амтны дээд болгож ам. Тэгээд тийш логшин юм бортол ранги жүгэлээ төл. Ранги жүгэлээ төл бай юм бортол те бид нар одоо юу гэдгийг рочг наваа наашин юулдэла рочг мэвич. Үл яах вэ? Тэр оюунд нь бол ямар юм үзэгдэж байгаа юм чинь гээд тэр цаад талын яг одоо ингэж харгалдуул тавиад байж байна шүү дээ тийм ээ. Юу гэдгийг энэ өндөр хүн байна. Энэ намхан хүн байна. Би өндөр нам хоёул ингэж харж штэ. Тийм юм чинь хоёулаа өндөрч хүн намхан ч хүн гэж яриад байхгүй тийм ээ. Цааш хадвар шэн бонгодан шэванэ зүглэ жүнвичэр шэвэ барлаа тэгчингийн жорлом чадвар шэн бонгодан шэванэ зүглэ жүнвичэр шэвэ барлаа. Энэ дэлгэв донсолд байлгүй те. Дэлгэв донсолд бол чадвар шэн бонгодан гидгээс хэмээхээс зүглэ жүнвичэр хэмээх хүртэл бол тэгчингийн жорлом дод чүнү мэгва мадугбин мэгнэм лагмаа нам домби Женжи шүнцэг чөөж тэгвэл энэ ондог жингийн шүү юм байна те. Ондог жингийн шүнцэг чөөжин чөөжи дэнши чөөжин чөөжи дэнши чөөжин жөдвийн даян гона матембис чотла дэмби дэнэ дэнши матувын жом мэдэ чөөжи дэнши чөөжижин даян гона дэм баган шиг жижиглөөдөө би чөөдөн чөөжин жөдвийн дааны донжиглож өгдөг. За энийг бид нар энэ жөдөн дээр шүү дээ. Тэр нөгөө нэг намбын гоноо ялгаа тавиад тэгээд чөжижин да гэдэг цаниттай тавьчих тийм үү. За тэрийг ярьж штэ тэгээд тэгчингийн жорлон дод чүмү мэгва мадуугүй мэгнэм лагмаа нам гэдэг чинь бол нөгөө дэнши мэрдгс жүдэг байгаа штэ тийм ээ. Дод чүмү мэгва мадуу мэгнэм лагмаа нам дамби жүнж жүнцэг чөөжин чөжи дэнши чөөжин дэнши чөөжин жүдвийн даян гоноо матембис чодлоо дэнэ дэнши мадугбын жом мэдээ гэж. Энэ тэгээд нөгөө мэгва юу лээ? Түрүүний ондог жингийн мэгва мэрдэг ласууга дэмби дэнжин гэд заавал хамаатуулж өгөөгүй ингээд явцсан гэдэг байгаа шүү дээ тийм үү. Тийм учраас бол эхлээд бол санаж гин үү? Жорлом дод чүмүүгийн мэгваг үзүүлэхдээ мэгва мэрдэг ласууга дэмби дэнжин гэд бол энэ жорлом дод чүмүүгийн мэгва муу юмаа гэд дэмби дэнжин юмаа гэд бол
бүр жорломдод чүмүүгийн мигва бол энэ юмаа гэж бүр нааж өгөөд ингээд үзүүлсэн. Бүр ингээд ойсууд юм ба ингээд байгаа шүү дээ. Тийм үү? Мигва нь бол ойсуу үзүү. А бусдын нь болохоор зэрэг нөгөө Демби Дэнжин гэж хэлэлгүйгээр ингээ хилцсэн байна. Демби Дэнжин гэхгүйгээр ингээд яг эннийх нь жорломдод тийм ээ Зэмүгийнх энэ Зэмү мигва бол энэ а Соби мигва бол энэ Чойчжи мигва энэ Демби Дэнжин гэж байдаг юм уу? Эсвэл одоо өөр маягаар ч байдаг юм уу? Ингэж яг ингэж нааж өгж одоо ойсууд юм ба бай. Ойсууд юм бинцэг байхгүй байж тээ гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Энэ дээр л гол нь асуудал үүссэн шүү дээ. Тэгэхээр юу гэж байна? Тэр дагууга Тэгчингийн жорлом дод чүмүү мегва мадуг гэж байна. Тэгчингийн жорлом чүмүүгийн мегвагаас бусад гэдэг чинь бол чүмүү бол нөгөө ойсууд юм ба учраас чүмүүг хасчихж байгаа. Тэгээд бусд нь бол мягнам лагмаа нам бол Дамби жинжин шүнцэг чөөж. За тэр ондог жингийн шүнцэг бол юу гэж байна? Дамбин жинжин шүнцэг чөжи динши чөжин жөдвийн даян гона мадимба учраас чотла дэнэ динши мадугвин жон мэддэ чөжис динши чөжичин даян гона дэмбагаа шиг ши жигла дэви чөдөн чөжин жөдвийн дааны донжигла жуви чирэг чаши чачö тийм ээ чаши чачö гэсэн санаагаар тийм чаши чи жигла дэви чөдөн чөдөн чөжин жөдвийн даа нэг ёсондоо тийм биш ээ. Эхлээд нэгийг ингээ ойсууд юм ба юм. Тэгээ үргэлжлээд нөгөө яриа чи явж байгаа учраас тэгэл бусдад нь яг тэрүүгээрээ ингээд одоо жишээд мэдэх тийм ээ. Иргэдэд анлаа. Тэгээ яагаад заавал тэгж яах ёстой ингэ жидэн дээр гарсан шүү дээ. Зүгээр хилчиг нь яасан гэсэн маягаар ингээ ярахаар зэрэг. Энэ нөгөө нэг дэвжүр тэхэн болох юм тухай тийм ээ. Ингээд эн чинь нэг юм дэглэмтэй ингээд одоо мегва мэрдэглээс угаа дэмбэд эн чинь дийн хамбаагын шинлаас угах гэдэг 5 үгээр ингээ явж байгаа. Яг энэ хайрцагаараа ингээд хинлээ алдахгүй явахын тухайд тийм ээ. Эвсүүл найруулахад бол ихтэйхэн байхын тухайд тэрийг хасаад ингээ явцсан. Гэхдээ наадах юм бол ерөөсөө нь бол юм байхгүй гэсэн шүү дээ тийм ээ. Хажиг ранги жожа чадвар шамбунгийн сүлжээс говарж идвэн нинжа жожижин дайын цаг. За ингээд эндээс энэ ярианаас эхлээд нөгөө жожижин даа гэж юу энэ чожин жөдвийн даа гэж юу юм чожижин даа гэж юу ингээд асуудал шүү дээ. За тэр за хажиг бол ранги жожа чадвар шамбунгийн сүлжээс говарж идвэн. За үйл хөтгөний ялгамжаа бусдын бол төвч ийм маягаар бол ингээд ойлгож байгаа ийм нянжаа буюу сонсогдхон тийм ээ энэ дуу аваа гэсэн байна шүү дээ. Энэ бол чожижин даян цаг. Ранги жожа чадвар шэм мебонгийн сүлжээс говарж идвэн нянжаа дэ чожин жөдвийн даян цанис тэ чожижин даадан чожин жөдвийн дааны мянгал ба гэж тэртэл зүг мярдаг шивийн гэдэг чожижин даагаа шиг чожин жөдвийн даа юм биш. За энэ нөө маянгаах шиг л ууз тийм ээ. Нүг шазгануулдаг нөгөө нэг яриа шүү дээ тийм ээ. Нэг ангид орж ирээд хөө энэ одоо дорж хэлдэг гөөмөн сайн юмаа гэдэг. Бусдын муу гэж хэлээгүй ч гэсэн бусдад нь онцгой сэтгэл төрдөг шүү дээ тийм ээ. Ганцхан одоо хүнийг л онцгойлон үнэхээр сайн юм ингээд ахаар нөгөөдөлд нь онцгой байдгүй юу аа тийм ээ. Тэгээд муу гээгүй шүү дээ бас. Даагаш чожижин даа дамбуу тэртэл дэ юу лээ. Эний мянгалбаа юм гэж тийм ээ. Чожинжин даадан чожин жөдвийн даа чожижин даа хоёр бол мянгалбаа. Энэ тэртэл зүг мэрдэг баа гэдэг үг бол чожижин даа ч мөн чожин жөдвийн даа ч дамбуу тэртэл гэж юм те мэрдэг болоод байдэ чожижин даа болчихно. Тэ мэрдэг бол сүгжин чаши чачö нэг нана чочö давар оюулдуу говор жидвийн нинжа юм. Эндээс бол өөр илүү тодорхой тийм ээ. Сүг мэрдэгва гэдэг дээр бол мэрдэгва бол сүгийн чашэ чачö нэг нана чачö болж нэг онцлог нь болж байгаа тийм сүг мэрдэгва гэдэг. Сүг мэрдэгва гэдэг үгнээс бол яахан мэрдэгва бол сүгийн нэг онцлог болж байгаа. Үндсэн яригдж байгаа зүйл нь бол чашийн нь бол сүг байна. Тийм учраас чаши чачö хоёр дотроос бол чачö болж ойлгож байгаа учраас тийм ээ. Юу
соёлын жишээ нинжа юм. Аг чимаа дэртэл сүглад өдөө чөжин жөдийн даа. Сүглад өдөө. Сүг мэрдэгва гэд хэлэхэд алин яаж хүлээж авах уу гэдгээсээ болоод юм байна шүү дээ. Мэрдэгва бол сүгийн чачөө юм. Сүглад өдөө чөжин жөдийн даа буюу чаши. Чаши дэм ба тий. Чаши. Чаши. Тийм үү зоши. Зоши дэм ба. Зош гол одоо ярьж байгаа жиши гэх юм уу эсвэл жочи тийм ээ нөгөө өгүүлэх түүний тойр бол үндсэн зүйл нь бол тийм үү жижин жит юм даа. Тэртэл дэ зүг мэрдэгвийн чаши давар лоёлдо говор жидвийн нинжа юм. За эдгээр бол одоо бүр дүүрэн дээр чумбра бичээ юу лээ эргэлэм чимбийн нам шиг дээр бол нэг яригадаад үз. За хажиг чи жигла дэвийн чөжижи дадан чөжин жөдийн дааны галбаа энэ сэр байна. За хай бол сүг мэрдэгва гэхээр сүг дээрээ бол цашиг болж ойлгодод мэрдэгва гэдгээс нь харах юм бол сүглаад сүгтэйгээ харгалз ингээд дойдэ гэх юм үү. Сүглаад дойдэ чөжинжин даа болоод ингэж ойлгож байна. Тэгсэн чинь хажиг болохоор юу гэж тэрийг ойлгосон байна тийм үү. Тэрийг ойлгочоо. За тэгвэл зөвхөн нэг зүйл дээр харах ингээд нэг зүйл дээр ярих юм бол чөжинжин даа чөжижин даа хоёр чинь галваа юм аа гэж. Нэг зүйл дээр бол галваа юм аа. Тэгсэн 11 юу гэж битээдээ. Чи жигладави чөжижи дадан чөжин жөдөн дааны галваа сэрва мэтэтэ жава болвол жава шивийн агдэ жавала дөдө чөжин жөдийн даа юм байгаа шиг дэла дөдө чөжижин даа юм бэ. Амбуудэртэл дэ жава чаши давар говор жидвийн нинжа юм бэ. Тэртэл жавадэ жавар дувийн шөндө чөжин юм бэ. Яма тэртэл дэ жава чачаа давар говор жидвийн нинжа юм бар тийм. Тэртэл жавадэ жавар дувийн дөвжөн чөө юм бэ. Жава чөөж жава юм бартал жава юм бэ ч гэвэл юу хөө. Тийм ээ. Жава чөөж жава юм бартал жава юм бэ ч дошиж чөөж дөвжөн чөө тэгээд салва бүгдийн жава гэж хэлчихээр бас л адилхан те нөгөө дошиж чөөж байгаа жава маань дошиж чөөж байгаа жаваг дөвжөн чөө болсон жава нь юм бар дүүлж байгаа шүү дээ тийм ээ. Ойлгож байна бахан жава. Тэгээ жава чачаа давар говор жидвийн нинжа юм дэртэл жава дэ жавар дөвийн жава дэ гэдгийн эхний жаванууд бол даг жавичэр гэдэг жава. Жава дэ жавар дува. Тэгэхээр энэ нь бол хоёр дахь жава нь бол зошиж чөөж юм байна шүү дээ. Жава чөөж жавар дөвийн дөвжөөч. Жавад жавар дөвийн дөвжөөч. Жавад жавар дөвийн дөвжөн чөө юм. За эхнийх нь бол дөвжөн чөө байна шүү дээ. Тэгээд жавар дөвийн дөвжөөч. Эртх нь бол зошиж чөөж. Даач үж мэрдэгдээ жавич гэдэг. Даач үж мэрдэгдээ жав. Тэгэхээр мэрдэгва бол жава бол энэ яг энэ дээр орлуулж ярих гэдэгхгүй. Даач үж мэрдэгдээ жавичэр гэвэл мэрдэгва мэрдэгүр дөвийн дөвжөн чөө шүү дээ. Мэрдэгүр дөвийн дөвжön. Мэрдэгва бол мэрдэгүр дөвийн дөвжөөч. Тэрнтэй адилхан жава чөөж жава эндэ жава юм бэ ч гэвэл эсвэл тэгж бүр толгойн нэр. Жава чөөж жава эндэ мэрдэгва юм бэ ч шээ одвин цэ бол жава жавар дөвийн дөвжөөч. Ши жиглад ойдаг гингүүт л 11 ийм хэрэг байна шүү дээ. Ши жиглад ойно чөжижин даа чөжин жөдөн даа хоёр бол галваа юм аа гэхээр жава шивэн жава юм. Жава чөжин жава эндэ юм болов. Аль тал руугаа явчихад байна шүү дээ тийм ээ. Хангил үгний жир чөжижин дайын цанидан чөжин жөдийн дайын цанд нь бол юу гэхээр чөжижин нинжадан чөжин жөдийн нинжа нисумарайлаас. За энэ бол маш ерөнхий тавьсан байгаас ерөн гэж шүү. Ерөнхийдөө бол чөжижин дайын цанд нь бол
Жижижин нинжа. Жожинжидийн даян цанд нь бол жожинжидийн нинжа. Иймэрхүү цандууд бол зөндөө тавьдаг тийм. Иймэрхүү цанд. Тухайн зүйлээ нэг тийм тодорхойлж чаддаггүй шүү дээ. Яг үнэндээ. Сүгийн цанд сүгсүрүнга гэдэг тийм. Сүгсүрүнга сүгийн цанд. Сүгсүрүнга гэж юу гэсэн үг вэ? Сүгийг яаж тодорхой? Цанцны чинь дог галаа байх хэрэгтэй тийм. Сүг догвын аралдуу сүгсүүд рүүн адагва арай амархан байх хэрэгтэй. Сүг догвын аралдуу сүгсүрүнга дугаа ондоо сумаа байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэгээ сүгсүрүнга гэдэг чинь сүг сүрүнга доголж сүг доглоогүй байх үе байх тийм ээ. Тэр цэг тавихад бүгдээ ууз сүг сүрүнга доголцсон. Тэгээ сүг доглоогүй. Тэгээ юу дутуу юм гэхээр сүг шивэн таны доголсон. Тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг бүр хүгийн нөгөө юм руу явдаг шүү дээ тийм ээ. Түр мэрдэгва догноо мэрдэгва шивэн таны догоо. Тэгээ тэр нэр томьёог нь мэдэх хэрэгтэй гэхээр заавал төвдөр мэдэх ёстой юу албагүй. Тэгээ нөгөө нэг юуны дагрэг дээр бид нар ч дагрэг уншлаа унссан шүү дээ. Дагрэг дээр яг нөгөө сүүлд энэ дүүрээ зохиосон манай багшийн маань дагрэг байгаа шүү дээ. Дагрэг тэн дээр нөгөө балан чойжин заян танид доогортол за дог бээжэр гэдэг байгаа шүү дээ. Үхэр өвс гэдэг нэр томьёог мэдгүй. Өвсийг мэдж байгаа шүү дээ. Өвс мэдтэгэхээр өвсийн нэр томьёо мэдэх албатай гэсэн үг бол. Мэрдэгва дуунаа мэрдэгва шүү таны дог. Тийм маягаар тийм. Бүрийн гачин юм руу яваад. Хариулахад төгтөө төвхтэй шүү дээ. Дүүрэн дээр дагрэг дээр дүүрээ дагргийн үед ингээд хajж байгаа. Хариулахад төвхтэй. Танид башиг дүүгийн даг яндаг гэж байгаа шүү дээ. Танид башиг дүү. Таны башиг дүү. Дааж хожин мэрдэгва эндэ гажигма юм бэ ч гэдэг даг байгаа шүү дээ. Даг яндаг. Дааж хожин мэрдэгва эндэ гажигма юм биш. Тэгэхээр даа гажигма юм ба доголсон. Мэрдэгва ямлаа шиндэ шүү. Тэгээ даа гажигма доголж мэрдэгва догцол өөр юу тутмын. Даа гажигма гэж мэдчихэд даа мэрдэгва гэж мэдхэд өөр юу тутмын. Юу тутав. Одоо ганцхан мэрдэгва гэдэг танид жарлахал хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Таны башиг дүүгийн даг юм. Таныг башиг дүү даг юм. Тэгэхээр даа мэрдэгва мдэггүй байгаа. Тэгээ даа гажигма гэж мэдсэн. Даа мэрдэгва гэж мдэггүй байгаа хүн хүрчин. Даа мэрдэгва гэж мэдхийн тулд юу өстой. Энэ наа чи мэрдэгва гэж хэлж болдго юм а гэсэн. Тэр нэр томьёо л байгаа гэдэг байгаа шүү дээ. Тийм ээ. Даа мэрдэгва гэж. Тэгээд даа мэрдэгва догоолаа. Мэрдэгва шивээ таны догоо. Тэгэхээр дөг гэхээс өөр аргагүй болчиход. Үгүй юу? Үгүй гэвэл таны башиг догвын даа яндаг юм. Тэ шүү. Тийм гэвэл тэгвэл мэрдэгва догоо мэрдэгва шивээ таны догоо. Мэрдэгва шивээ таны тэгвэл одоо бүр заавал төвдөр хийсэн байх шүү дээ. Үгүй юу? Тухайн зүйлийг мэдж байгаа гэдэг чинь тухайн зүйлийн нэр томьёог заавал мэдсэн байх шүү дээ. Үгүй. Эдэг дээр бууч одоо тэгэнгүүт бүр үхэр мал руу орохлоор юу болж байгаа. Тэгэхээр энэ нэг юм ревид одоо та нар энэ анзаарч байгаа юм бол их гоё шүү дээ. Бүр ингээд хялбар болгож хизээч дагийг бол ингээд дээш нь арийсгаж ингээд бодолж болохгүй. Тийм бол өөрөө ч мэдгүй газар руу явна. Хариулж байгаа хүн ч мэдгүй газар хоёулаа мэдгүй юм. Бүр энгийн болгоод ингээд дагийг готолж байгаа бол эсвэл бол юу явах. Зарчим нь бол тэр шүү дээ, тийм ээ. Бүр амархан болгоод хариулж байгаа хүн сүултээ би ийм амархан юм мэдхгүй ингээ мангартж ирсэн байж тийг гэж бодогдсон тийг энгийн болгож өгвөл тийм ээ. Тэр шиг. Тэр багшийн одоо тэр манай одоо цанийг ген л одоо багшин зов. Хариг. Яг манай зэндаа сурч хахад тэгээ багш өөрөө бүр инээгээд хэлсэн. Энэ хажиг нараа гэдэг байгаа чинь та нар шүү дээ гэж. Өөр одоо тийм хошин маягаар тэгж айлтдаг. Тэгээд одоо энэ үзэж байгаа дүүрээ чи бас манай тэр багш болсон. Тэгэхээр би чинь тэр дүүрээ дагрыг хоёрыг бол үнэхээр одоо когчоор алах. Үзье. За аранлууны жир жожижийн даяын цанидан жожинжүүдийн даяын цанд. За энэ жожижийн нинжа даяын цанид шүү дээ. Тэгээ нинжа даяын цанид жожижийн даяын цанд гэхээр жожижийн нинжа гэдэг. Жожинжүүдийн даяын цанд дээр бол жожинжүүдийн нинжа гэж нийсүү мараалаа гэж. За ингэж хэлж болдгоо гэж. Ингэж тавина гэж. За шийла гарнаа гэж. За жишээн дээр бол дон дэ чаши давар говарж идвэн нинжа дэ дон дэла дэвийн жожинжүүд. Чаши давар буюу чаши зоши маягтай тий чэжин маягтай ингэ тавьж байгаа нь бол
Дон дээлээ довын чөжин дэдвэн даян цанид дон дэ чачээ давар говор жидвэн. Чачээ давар горвор жидвэн энэ энэ бас буруу хэлсэн. Говор гэдэг. Говор жидвэн. Шууд говор. Энэ ра байхгүй ч. Энэ рагийн оронд юу ч байхгүй. Энэ зөв цэг тавиад ингээ говор жидвэн. Дон дээлээ довын чөжижин даян цанид энэ оо. Энэ та байх. Говор жидвэн энэ дон дээлээ довын чөжижин даян. Дээлээ хоонаарэ. Дэлб донсол чөөж. Түглээд өдөө чөжин жидвэн даа юм бартал. Тэгээ чашээ давар говор жидвэн нинжа юм би чирэг. За. Дэлб донсол чөөж. Сүглаад өдөө чөжин жидвэн даа юм бартал чашээ давар домби нинжа юм би чирэг. Дэртэл дэндунгийн чашээ давар домби нинжа юм би чирэг. Дөө минутэ чөжин жидвэн даа маян би чирэг. Дэртэл чö момин дүжүгийн ши мэвичэр нам ачиг. Энэ дэлб донсол чөөж сүглаад өдөө гинэ. Сүгтэй харгалзахад бол харгалзуулахад чөжин жидвэн даа юм бартал тэгээ чашээ давар домби нинжа юм би чирэг. Чашээ давар домби нинжа. Дэртэл дэндунгийн чашээ давар домби нинжа юм би чирэг. Дод минутэ чөжин жидвэн даа маян би чирэг. Дэртэл момин дүжүгийн ши мэвичэр. Момин дүжүгийн ши мэвичэр. Мачвдэ Она дэчөөж чорангийн тэши давар домби дон ёдвин даа маян бартал даг дээж чавахаа дэ чөжижин даян цанид дэбун даян ригдэ гэж. Тэгэхээр энэ яг хэвдээ ерөнхийдөө бас энд нэг сони юм ажиглаж байгаа. Тэгээ говор жидвэн нинжа гэдэг байгаа шүү дээ. Чачээ хоёр дотроос чачээ давар говор жидвэн нинжа. Өөрөө бас их үг шүү дээ. Тэгж ойлгохдохоор тий. Чачээ мэд ойлгохдохоор муу тэгж ойлгохдохоор сонсогдож байна. Тэгээд аяг тэгвэл чөжин жидвэн даа юм. Дураараа шүү дээ. Тэгж ойлгохдохоор сонсогдож байна. Дайраа дэвэл тэгэл ботхоор өөрийнх нь тавьсан цанд харанлагын тавьсан энэ цанд дээр таарч байгаа. Аяг гэдэг үг чинь чөжин жидвэн даа гэх юм тий. Чөжижин даа. Тэгэл тий. Тэгж ойлгохдохоор сонсогдож байна. Ингээд байвал яах вэ? Тэгээ момин дүжүгийн ши мэвичэр. Момин дүжүгийн ши мэвичэр нам ачив шүү дээ. Она тэгвэл танихаар бол дэж өөж чорангийн тэши давар домби ноён ёдви даа маян бар. Даг дээж. Тэгвэл ингэж тавил яах. Реура чөөжин гэвэл реура чөөжин. Чөжижин даа юм бартал. Дон дээлээ дөнэ. Чичээ давар говор жидвэн нинжа юм биш. Гэж ойлгохдохоор сонсогдож байна. Тэгвэл яг реура чөөжин. Тийм ээ. Жишээлбэл дон дэ чаши давар говор жидвэн нинжа. Дон дээлээ дövün чөжин. Тэгэхээр реура гэх чинь реура шээж үтэн даа гэх юм болоо. Тэгээд за тэгжэл сэн зам. Ял жоохон наривчлгүй. За дээчөөж чорангийн чашээ давар дүмийн дон ёдвийн даа маян бартал аг дийж таваха дэ чөжижин дайын цанижин зодвон даян ирэгдэв. Чөжижин дайын цанид дээр ч гэсэн таны зобо яг шүү гэж. Ян хонарэ жава шивэн агдэ жавалад өдө чадвар шимбунгийн даа юм бартал дэ дээлад өдө чөжижин даа юм биш. Дэнад дэ жавалад өдө чадвар чэм японгийн даа юм биш. Дэ дээлад өдө чөжин жидвэн даа юм биш. Мачин ягала чава явуултад дэлбаалай чадвар шимбун чэм бон адан мэбонва матугбар дэдагла донжи чадварны гаяа мэдо шээсүн биш на мачоо гэж. За энэ бүр тийм ээ жава шивэн даа агдж байж байна. Жава шивэн даа ч гэсэн болно л. Жава шивэн агдэ жавалад өдөө чадвар шимбунгийн даа юм бод. Тэгээ дээлад өдөө чөжижин даа юм биш. Тэнэ
Яваалаад өдөө чадвар шин мябонгийн дан юм гэж. Тэгээд дээлээд өдөө чөжин жүдийн дан юм. Чин ягаалаа чаваа явуулдаг. Хэлбаала чадвар шин бон адан мябомба мадуугбар дэдагла донжин чадварны аяа мэдо шээсэн бичрна мачиг гинэ. Түг мэрдэг живийн аг давуу мэрдэгвала дөдөө чөжижин даана дээлээд өдөө чадвар шимбунгийн дан юм гой. Тийм ээ мэрдэгвала дөдөө чөжижин даана дээлээд өдөө мэрдэгвала дөдөө чадвар шин шимбунгийн дан юм. Тэгээ сүглаад өдөө чөжин жүдийн даана тэгээ сүглаад өдөө чадвар шин мябонгийн дан юм говь давуулаа гомбичрэ гэж. Ингэж л ойлгоо. Энэ юм уу? Тийм үү? Түг мэрдэг живийн агд мэрдэг бала дөдөө тийм ээ чөжижин дан юм аа. Яагаад гэвэл дээлээ дөдөө чадвар шим шимбунгийн дан юм. Тэгэхээр зүг мэрдэг бол энэ дүрс мөнх ус гэдэг чинь мөнх ус гэдэг нь бол юу гэж байгаа вэ? Чөжижин дан юм аа. Яагаад гэвэл эн чинь чаши чөчөөнийг нана чачаа давар гоорж идэв юм. Нэгдүгээр. Хоёрдугаар гэвэл дон дээлээ дөдөө чадвар шимбунгийн дан гэдэг чинь бусад зүйлийн ингээд одоо сүг дүрс гэдэг чинь олон онцлог байгаа тийм үү? Дүрс гэдэг олон. Мөнх ус гэдэг нь нэг. Тэгээд одоо том, бага, жижиг, бөөрөнхий, хүнд, хөнгөн одоо ямар улаан, ногоон өвчнөө онцлог байж болно тийм. Тэр бүгдийг ялгаад зөвхөн мөнх ус гэдгийг үзүүлж шít. Тэгэхээр чадвар шим бон да юм. Дэ сүгла дөдөө гэж мэрдэгва гэдэг нь сүгла дөд тий сүг мэрдэгва гэдэг үг маань бол сүгла дөдөө бол чөжин жүдвэн да юм аа. Дүрс мөнх ус гэдэг үгний чинь дүрс гэдэг нь бол яах нь гол одоо ярианы гэдэг болж байгаа гол зүйл юм аа. Тэгэхээр тэр бол тэгээд чадвар шин мябонгийн да юм аа. Бусад онцлогуудыг ингэж ялгаж одоо дүрсний одоо өнгө улаан өнгө гэдэг юм уу дүрсний мөнх усна гэдэг юм уу дүрсний одоо хоосон чанар нь гэдэг юм уу тэгж юусоо ялгаагүй дүрс мөнх ус гэдэг үгний тэр юу гэж байгаа вэ? Зүг мэрдэг живийн аг гэдэг байгаа. Зүг мэрдэг живийн аг гэдгсэн үү? Зүг мэрдэг ба шээжидвийн даа гэдгсэн үү? Ялгаагүй нэг утга. Тэгээ сүг мэрдэг ба шээжидвийн даа буюу сүг дүрс мөнх ус гэж хэлж байгаа үгний чинь тийм үү? Тэр үгний чинь дүрс гэдэг нь бол яах нь гол зүйл юм аа. Тэгээ дүрс гэдэг нь бол ямарваа нэгэн зүйлийг ялгаж салгаж ангилж ялгаж ингэж хэлж байгаа үг биш ээ. Тэ одоо мөнх ус гэдэг юм уу? Хоосон чанартай ч гэдэг юм уу? Өндөр том хүнд хөнгөнч гэдэг юм уу? Улаан ногоонч юугийн ч ялгаагүй. Өөр дүрсгээ ерөнхий ярьж байгаа шүү дээ. Тийм учраас дээлээд өдөө чадвар шин мябонгийн дай энэ гойва давуул гэж ийм маягаар бол ойлгох юм шүү л юм би. Зүг мэрдэг баг. Мэрдэгва гэдэг талаас нь харах юм бол эн чинь мэрдэгвала дөөдөө гэдэг нь бол мэрдэгвадаа харах юм бол жижижийн даа болчихно. Яг үл эн чинь чадвар шимбунгийн даа буюу. Тэгэхээр дэлгэд донсолд бол жижижийн даа, чөжин жүдийн даа гэхгүйгээр чадвар шин бонгийн даа, чадвар шин мябонгийн даа гэж байна шүү дээ. Тэрнийг бол ийм маягаар ойлгоорой л гэж. Тэгээд ингэж л ойлгох. Тэ. Тэгээ одоо хүмүүс янз янз заримдаа үнэхээр одоо яаж ингэж бодсон юм бол доо гэж гайхмаар бодчихсон явж идэг ч зэрэг. Ингэж бодно гэж бас байдгаа гэмээр. Тэгээ тэгж бодчихгүй шүү дээ. Тэгвэр нь л шүүл гэж. За өнөөдрийн нүрээс. За шидэн дэе нямбуе көсөжин гавсуу жургатан та. Оо шидэв сундуу чөөжин төлөний суяатэй гэд. Энэ бол нөгөө банжа дугбаши. Банжа дугба. Байгаа шүү дээ тийм ээ. Юмон сундуг. Шидэв сундуг байгаа шүү дээ. Энэ дотор чинь дөрөв тавьж байгаа шүү дээ. Шидэв сундуу чөөжин. Чолоо нийсүү ёдтэй. Чодлоо шидэв гүнэн юмон сундуг. Шидэв намжин сундуг нийсүү ёд. Шидэв гүнэн юмон сундуг чөөжин. Чодлоо гүү ёдтэй. Чодлоо юлжин евис гүү ёд. Шидэв намжин сундуг чөөжин. Чодлоо гүү ёдтэй. Чодлоо юлжин евис гүү ёд. Зайдан багви дэнжин шээ соглоо шидэв дагзан шидэв зэндог та нийсүү ёдтэй шидэв занзан догва шидэв дагзан догва нийсүү ёд. Тэр шидэв занзан догвадан чодлоо гүү ёдтэй чодлоо юлжин евис гүү ёвч шидэв дагзан догва чөөжин чодлоо гүү ёдтэй
저도 윤지예비스 부여배죠. 아인 인 журваа готлоо. Энэ журваа дээрээ бол тааж тийм ээ. За тэгэхээр энэ дөрвөн маань бол энэ дөрвөн дугаа маань бол жорлом дотор дөрв багаж жорлом дод юм суваа чиж энэ дөрвийн одоо эн чинь их хөлөгний зам мөр. Энэ зам мөр чинь бол э, бүгд бол яаж байгаа вэ? Нэг одоо зүйл юм бол одоо нямбу болж тийм банжа багнах банжа бангын одоо нямбууд юм ба. Тэр юун дээр юм гэхээр энэ дөрвөн дугааг бол нямбу одоо ерөндөг болж байгаа юм. Тэр тухай бол тааж гэж чинь тийм ээ эцэлний шинжилэл хийнэ гэж та шийдэн дээ. Буюу